бацхан үзэгчтэй, ирээдүйн инженеруудын хооронд хамгийн том тэмцээн бол ABU Robocon. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз энэ жил 25 дахь удаа үндэсний аварга шалгаруулахад бэлэн болж байна. За энэхүү үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээнд оролцох дараагийн баг бол шинжлэх ухааны технологийн сургуулийн Космо технологийн коллежийн оюутнууд. Хэдийгээр бусад сургуулийн оюутнуудаас нас залууж тэд бүтээсэн роботороо бусадтай өрсөлдөхөд бэлэн болж байна. Оюутнуудтайгаа одоо та бүхнийг танилцуулъя. Багийнхтай итгэдэг. Яагаад гэвэл бид нэг баг юм. Үндэсний аваргад өрсөлдөх шинжлэх ухааны технологийн сургуулийн Космо технологийн коллежийн ган робот багийн багш мөнх оргилтой та бүхнийг уулзаж байна. За, багийн бэлтгэл ажил хэрэг явж байна? Ерөнхийдөө бол дайжгүй шүү. Ерөн давгүй байгаа. Манай хүмүүс их мундаг байгаа. Манай ган робот багийн яг гол онцлог нь гэх юм бол бос тэгтэй сургуулиудаас дүү хүмүүс байдаг. Хэн 9-өөс 12 дугаар анги зарим нь олонгууд 1-2 дугаар курс гэж явагдана. Бусад багуудын хувьд олонгууд бүгдээрээ 1-р курсээс эхлээд 5 дугаар курс буюу ихтэй сургуулийн оюутнууд байдаг учраас эдгээр хүүхдүүд тэднээс жоохон туршлага жоохон бага гэх юм. Япон анх роботоор зэрэг шууд ингээд данк хийгээд шууд ингээд робот нь өсрөх үед ямар амар юм бэ л гэж үнэхээр амар гайхажсэн. Энэ яаж ингэж ажиллаад байгаа юм бэ л гэж. Бидний чадварыг ингээд сорьж чадж байгаа. Маш тэнд ингээд биднээс дээшээ ах хүмүүс ордог болохоор тэднэртэй ингээд энэ зүйл өсөлтөд явах нь сонирхолтой байна. Хамгийн анх бол айгүй их огшиж исэн. Гэтэ яг ингээд хамгийн анх ороход ингээд айгүй хэцүү санагдчихсан Robocon клуб нь. Ингээд амар олон мэдэхгүй зүйлтэй амар олон ингээд технологи ингээд төвшлөж юмнууд байгаа шүү дээ. Тэд нар ингээд айгүй хэцүү ингээд яаж ашиглах вэ гэдэг талаас айгүй хэцүү санагдаад ингээд огшиж исэн бол ингээд 2 дахь жилээс авахлаад ерөнхийдөө ингээд хүний толгоноос гарахааргүй амар хэцүү зүйл биш. Яг ингээд жижигхэн ингээд яг л ингийн амьдрал донд байдаг ерөнхийдөө жижигхэн зүйлээс л ингээд урган түрэн гарсан зүйлс байдаг гэдгийг нь илүү сайн ойлгосон. Хамгийн анх Robocon-ыг 2018 онд нөгөө телевизээр үзэж байхад Robocon тэмцээн амар гоё юм байна гэдэг бодол орж ирсэн. Робот бүтээнэ гэж одоо амар тийм жаргалтай орж ирсэн. Анхнаас шинэ зүйлд орж үзэж байгаа болохоор жаргалтай орж ирсэн. Инженерийн одоо мэргэжилтэн бэлтгэж байгаа сургуулиудын үе үеийн төгсөгчдийн одоо үе үеийнхний том тэмцээн бол ялцчих Robocon байдаг. За төгсөж байгаа л доод үеэсээ гарч ирэл баг бүрдүүлдэгэ. Тэгэхээр ган робот багийн энэ жилийн баг бүрдүүлэлтийн хувьд те энэ коллеж оюутнуудын хувьд ямар онцлогтой хүүхдүүд байна? За, 2-4-ний жилүүдэд оролцож байсан. Манай хүүхдүүдийн дийлийнх нь 2-3 жил дараалан оролцсон туршлагатай хүүхдүүд байгаа. Манай баг одоогоор 12 гишүүнтэй байгаа. Анхлагч болж байгаа жил. Энэ жилдээ нийлээд 3 удаа орж байна. Эхлээд 1-р курст өгнө бол нэг тэд орж байгаа. Тэгээ дундаасаа хичээлээс болоод гарч ирсэн. Тэгээ 2-р курсээс буцаж орж ирээд одоо хүртэл код тэмцээнд орж байгаа. 1-р курсээс одоо 3 жилд орж байна. Хүүхдүүд Robocon тэмцээнд орсноороо ер нь багшны нүдээр хэр өөрчлөлт гардаг юм бэ? Маш сайн төлөвшдөг. Альва нэг ажил дүүргийг хийхэд хариуцлага сайн сууж өгдөг. За дээрээс нь практик туршлага бол бусад оюутнуудаас хавь илүү байдаг. Дээрээс нь юмыг харж байгаа хандлага, шинийг сэтгэж байгаа сэтгэлгээ нь хүртэл цаашлаад тэлж идэг. Миний хувьд Robocon гэдэг бол 2 дахь гэр би найзуудтайгаа ер нь өдрийг бүхэлд нь өнгөрөөж байгаа. Тэгээд ингээ яг 2 дахь гэр вэ гэхээр бид нэр энд бөөнөрөл яг биеиндээ найдаад итгээд гэр үе шиг биеиндээ тусалдаг, дэмждэг, биеиндээ найздаг тийм болохоор надад нэг тийм гэр үе шиг халуун долоон уур амьсгал өгдөг. За би шууд 1-р курсээс анх эхлээд орсон болохоор ингээд анх орохдоо ямар ч тийм юу туршлагагүй одоо анх гар дэрэлж ашиглаж чадахгүй орж ирээд одоо босохоор ингээд 2 үндэсний тэмцээнд орсон болохоор одоо механик хийслүүд дээр арай илүү сайн болоод одоо жишээлбэл төмөр тасдах ч юм уу төмөр араамуудаа гагнах тийм чадваруудыг хүсээд явж байгаа. Хүүхдүүдийн баг те дан хүүхдүүдтэй ажиллана гэдэг чинь бас л уруухан багшийн чадвар тэгээ найз нь байх үедээ байна, багш нь байх үедээ байх болов багийн одоо зохион байгуулалт нэгтгэл хэр байна? За миний хувьд л одоогийн хүүхдүүдтэйгээ ажиллаж байгаа арга техник байна гэх юм бол ихэнхдээ нь маш найрсгаар аль болох халуун дулаанаар дотн найзлж харьцахыг хичээдэг. Зарим нэг алтадаа дутагдaltaй зүйл дээр нь
загныг зандрах зүйл байхгүй. За энэ дээр ийм асуудал гарсан байна. За энийг шийдэхэд ийм арга хэрэглэмээр байна. За тэгээд эднэрт ийм цаг хугацаа байна. Одоо ингээд цааш нь үргэлжлүүлээд нухастай ажилламарын цаг төлөвлөгөөс баримтлаад илүү хичээж ажилламаар шүү гэсэн арга техникээр харьцдаг байна. Багийн тэмцээн болохоор багийн уур амьсгал нэлээд чухал. Тэгээд дээрэс нь тууштай байдал нэлээд чухал. Хоорондоо нэлээд удаан ажиллаж байгаа болохоор ер нь бие бинийгээ нэлээд ойлгоод гайгүй. Би өөрөө ахлагч болно гэдэг байдлыг анхаарч бодож орчихсон. Тэгээд ахлагч яг болно гэж бодож ирсэн ч гэсэн нөгөө ахлагчийн одоо үүргийн хариуцлагыг мэдээд би одоо заавал ахлагч авах шаардлагагүй байна. Багийн хамт олон болоо одоо нөгөө нэгэнтэйгээ зогцох гэдэг зүйлийг байгуулахад тэрийгээ бодоод одоо өөрийнхөө мэргэжлээрээ буюу одоо кодоор явж байгаа. Манай баг онцлог нь юм бол залуул гэж хэлэндээ бос багуудтай адилхан бөөндрөл хичээж байгаа хийж байгаа. Тийм болохоор онцлог гэдэг юм бол бид нэр залуулах. Зарим нь болохоор одоо баг 19 сартаагаас их сургуулиуд тэм дээгүүр орж байгаа шүү дээ. Бид нар бол илүү яг нэг нас төрүүлээд илүү залуугаасаа илүү их одоо бид туршлага илүү их суун гэх юм уу та. Манай баг ерөөхдөө бүх юм дээр л анхаарч байгаа. Механик хийх ингээд цахилгаан код дээр бүгд дээр нь ингээд яг хуваагдаад хуваарлагдаад анхаарч байгаа. Роботоо хийцийг илүү сайн нарийн анхаарах илүү зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгээд ерөөхдөө юу ч хийсэн алдаа багал гаргаж явах юм бол тэр нь ингээд ерөөхдөө боллоод явдаг. Тэгэхгүй ингээд жижиг сажиг алдаа гаргасан ч гэлээ тэр нь ингээд явц дундаа илүү том зүйл болох эрсдэлтэй байдаг. Мэргэжлэрээ гэс илүү хийж чаддаг зүйлээрээ ингээд хоёр хуваагдсан байгаа. Цахилгааныхан механикийнхан гэдэг хоёр хуваагдсан байгаа. Би бол механик дээр яг үндэстэн роботын арамыг төмрийн тастаад хэмжээнийхэн дагуу тастаад дагнаад явж байгаа. Илүү өвөрмөц тийм санаачлагтай шин санаанууд дээр л айгүй анхаарч байгаа та. Тэгээд өөртөө бас юм ертнээс төлөвлөөд айгүй тийм сандралгүйгээр алдаа баг гаргах гэрээ. Тэгээ ерөөхдөө цаг зохицуулах уур чадвар нэлээд юм. Одоо та бүхний хийж байгаа робот хэдэн хувьтайгаа явж байна. За энэ жилийн тэмцээний дүрм журам бас өмнөх жилүүдээс илүү одоо олон үйлдэлтэй гэдэг юм уу? Ихэнх роботын багуудад жаахан хэцүү байна гэсэн одоо сэтгэл байгаад байна л да. Танай багийнхан энэ тэмцээний дүрмийг яаж харж байна? За жил болгоно л яг тэмцээний дүрмүүд наах үзээд оролцох үедээ бол хэцүү санагддаг. Яг даваад гарсны дараа жилийн тэмцээний дүрм орж ирээд өмнөх нь ч арай гайгүй байсан юм уу гэсэн бодлоод ер нь жил болгоно л төрдөг. Гэхдээ энэ жилийн хувьд нэг автомат робот байгаа. Автомат робот маань өөрөө бие даасан маш олон шийдвэр гаргах шаардлагатай болсон. Тэр нь хамгийн том онцлог байх гэж харж байгаа. За тэгээ манай багийн роботын хувьд болохоор одоогийн байдлаар арай 50% хүрээгүй байгаа. Яг хийцээ хувьд. Тэрний босод санаа шийдэл арга барил дээр бол ерөөхдөө дуусчихсан. Бид нэр материалаа хүлээж байгаа. За материал мань хүрээд ирсэн цагт бол бид нэр оптыг 100% болоход энэх үнд байна л гэж харж байна. Материалын тал дээр ер нь хаанаас материалаа цуглуулж байна? Яг энэ робот босгох, угсрах тал дээр ямар асуудал гарч байна вэ? За хамгийн түрүүнд бид нар механик хийж дээр төмөр хийх хэрэг гэлдэг. За тэдний бол Монголоос буюу зуйлаас очиод авчдаг. За удирдлагын тал дээр микроконтроллерууд, хавтангууд хэрэгэлдэг. Тэр нь бас Монголоос байгаа нэг даваад л. За жижиг деталууд болон гоё чамин хийцлэл байдаг шүү дээ. Тэдгээр зүйлүүд бол хайр орноос юм урдаас захиалах тиймэрхүү арга хэмжээг авч байна. Бид эдийн клубын хамгийн ихний үйл ажиллагаа болохоор шууд эхлээд намар ингээд дөрмүүтэйгээ танилцдаг. Тэгээд дөрмөнтэйгээ танилцсаага дараагаар яг ингээд робот хийж эхэлдэг. Тэгэхгүй болохоор ингээд дөрмөнтэй ингээд зориулсан л робот хийсэн. Анх робоконд орж байгаад бол Монгол улсыг айгүй дутмаг гэж бодож байсан. Тэгээд 2 жил орсны дараа Монгол улсыг ер нь өрсөлдөх чадвар айгүй өндөртэй. Өмнө жил бол тэр тусмаа айгүй дээгүүр баригдсан манай монголчууд. Тэгээд тийм болохоор монголчуудыг бол нэлээд ойрхон байгаа гэж байна. Олон улстай харьцуулбал ер нь нэлээд дээгүүр шаарсан. Өмнө жилийн тэмцээнийг харж хаад Монгол 3-4-т нь орж исэн болохоор бас хөгжлөөрөө гэсэн энэ бол улсын олон улстай энэ зэгцэж бол явах боломжтой юм байна гэж харж байна. Уур чадвар бол дүүцхэр гэж боддог. Гэтэ тийм
Манай ах чинь ингээд өөрөө нэг тийм жижиг сажиг хайнгал алдаа гаргадаг болохоос нэлээд гайгүй гэж. Алдаа төмөр дээр нүхний хэмжээг миллиметрээр алдаа нэмждэг. Цахилгааны дээр болохоор ганц ширхэг утас буруу болгоод тэр төхөөрөм шатдаг. Тийм болохоор нарийн найдварт ажиллах хэрэгтэй гэж би боддог. Туршлагатай хүмүүс амар их байсан. Тэднийгээ дагаал амар их туршлага шунлуулж аваад одоо өөрөө бие дагаал орж байгаа. Одоо манай хуучин ахлагч байхгүй болсон. Тэгээд манай хуучин ахлагч болохоор өөрөө цахилгааны хүн байсан. IT цахилгааны бодлыг амар сайн хийдэг байсан. Тэгээд одоо болохоор тэр тал дээр одоо бид нэр өөрсдөө нөхөж суралцж байгаа. Тийм болохоор энэ жил энэ тал дээр арай жоохон хичээх хэрэгтэй гэж би бодож байна. Бусад сургуулийн оюутнуудаас та юугаараа илүү давуу гэж харж байна. За зарим сургуулиуд цахилгаан дээр илүү анхаарна гэж байна, угсрал дээр анхаарна гэж байна. Энэ жилийн тухайд яалтчгүй бид AI технологитой хуулийн нийлүүлээд бүр илүү инженерийн салбар тэр дундаа робоконы тэмцээнд бол яалтчгүй энэ жил AI технологи илүү ашиглагдахаар харагдаж байна. Тийм л оюуханыг ашиглахгүй байх юм бараг аргагүй гэмээр дүрм гарч ирсэн. Гэтэ яг манай багийн хүүхдүүд маань болохоор нас балчир байгаа учраас дээрэс нь програм хэмжээнд дээр сууж байгаа хүүхдүүд маань ч одоогийн байдлаар туршлага бага зэргийн таар байгаа. Тэгээд өмнө нь би өөрөө оролцож ирсэн бас туршлага дээр үндэслээд энэ жилийнхаа програм хэмжээнд дээр химэл оюуханыг бараг хэрэглэлгүйгээр дээрэс нь мөн камер дүрс боловсруулалт ашиглахгүйгээр дүрм ерөөсөө зөрчөөгүй нэг тийм хуулийн зориг гэх юм уу? Тиймэрхүү арга ашиглагаар ерөнхийдөө бодчихсон байгаа програм хангамж байна. Миний орж исэн өмнөх жил мэлүүдэд болохоор би нөгөө өмнө нь автомат робот дээр ажиллаж байгааг болохоор энэ жил нь автомат робот жоох нэг тийм илүү том асуудалтай санагдаж байгаа. Нэлээд санаа зовж байгаа. Одоо багуудаас аюул сайн оролцож байгаа. Бүх юм бэлэн болцсон байгаа. Тэгээд манайх ч гэхдээ сүүлийн санаа манаагаа өөрчлөөд хэд л өөрсдөө бас гайгүй ихтэй байгаа. Яг код байгаа гэсэн давхар механикийн болон цахилгааны үүрэг байгаа. Тэр үүрэггүй бол код дангаар байсан чинь зүгээр нэг одоо хүний төсөөллөөр л харагдах зүйл болохоос яг тийм бодиттой робот өөр хөдлөхгүй болчихгоо гэсэн. Нэгдүгээр курст манайх батарейгаа хандуурч хийжсэн. Тэр үе дээр л би за ер нь л тэгээд хариуцсан ажиллаа сайн хийх хэрэгтэй байна л гэж бодсон доо. Хамгийн хэцүү зүйл нь ерөөдөө шинэ юм турших. Мэдхгүй зүйлээ гээд яг ингээд туршаад хийх нь илүү хэцүү байдаг. Санаа өөрчлөлтөөс хойш талаад янз янз цаг хугацаа зохицуулдаг л да. Гэтэ ер нь л нэг роботыг хийхэд бол ойролцоогоор санаатайгаа нийлээд сарын хугацааг бол бараг л зохицуулдаг. Тэгээд санаа нь бараг жилийн нэг тэмцээндээ бол 3 4 за 4 гарan л өөрчлөгддөг юм. Алдаа төмөр дээр нүхний хэмжээг миллиметрээр алдаа нэмждэг. Цахилгааны дээр болохоор ганц ширхэг утас буруу болгоод тэр төхөөрөм шатдаг. Тийм болохоор нарийн найдварт ажиллах хэрэгтэй. Одоо яг 7 хоногийн дараа тэмцээн болоход толцсон байгаа болохоор одоо бид нар өдөр болгон юм хийгээд тэр алдаа гаргачихгүй бага алдаа гаргаад маш сайн хийх тал дээр л ажиллаад тийм төлөвлөгөөтэй явж байна. За тань удахгүй үндэсний аварга болох нэ. Цаг явах тусмал та бүхний ажил ихсэж ажиллах, бэлтгэл хийх цаг хугацаа илүү байгаа. Хүүхдүүд маань оюутнуудыг бодвол нас залуухан инженерүүд бэлтгэгдэж байна. За үүн дээр нэг ачаал даах чадвар гэдэг юм уу те. Зохион байгуулалт тал дээр нь та яаж санаа тавьж байна? За манай хүүхдүүд хичээлээ тараад бэлддэг. Тэгээд орой 9-оос 10 цаг гээд гэртээ хараарай гэж хэлдэг. За тэгээд манай хүүхдүүд маань нас бага учраас ар гэртэй бас харилцаж холбоотой авах болохоор болдгоо. Ямар нэгэн шалтгаан гарахад асуудал гарлаа гэж үзэхэд ар гэртээ шууд мэдэгдэхтэй. Тиймэрхүү асуудлууд ерөөдөө байдаг. Ер нь түрүү жил ер нь олон удаа хийж байгаа ч гэсэн өглөө наргууд ирээл орой гарахтаа наргууд л битдэг. Нэг тиймэрхүү хугацаанд. Гэр бүлийнх нь нэлээд дэмждэг. Тэгээ баг гэртээ байхаасаа илүү сургуульд ирэх байдаг. Бүтээл сэтгэлгээ ур чадвараараа нэгэн зорилгодоор нэгдсэн шинжлэх ухааны технологийн сургуулийн Косон технологийн коллежийн ган роботчууд бэлтгэл сургуультай тууштай хийсээр байна. Тэдний бүтээсэн робот хамтын зүтгэл үр дүнгээ тун удахгүй өгөх болно. AB Robocon үндэсний роботын тэмцээний талбай дээр уулзцгаая. Бүтээл сэтгэлгээ Монголын ирээдүйн
Морин байрлал бол кунфугийн бүх урсгалын үндэс. Энэ нь довтлох болон хамгаалахад бат бөх найдвартай байр суурь буюу давуу тал болдог. Урд хүч ахвал самбаагаараа өрсөн довтлох давуу байдлыг олж авах боломжийг олгодог. Олон тооны сорилт бэрхшээлийг давсны эцэст тулааны талбарт хөл тавих цаг ирлээ. Хоол ойрын баатрууд энд цугларч түүх домгоо бүтээх болно. Тулааны урлагийн маструудаа тэмцээний дэвжэн дээр уулзцгаая. Хэдтийн Хонконг болох ABU Robocon 2026 олон улсын роботын тэмцээн Кунфугийн сорилт гэсэн сэдвээр зохион байгуулагдана. Кунфугийн сорилт. Улаан болон хөх баг тус бүр 2 роботтой оролцсон. Робот 1 ба робот 2. Робот 2 бүрэн автомат ажиллагаатай байх ёстой. Тэмцээний талбай 12-ыг харьцах нь 12 м хэмжээтэй байна. Нэгдүгээр бүс тулааны клуб. Энэ хэсэгт гарааны бүс, жадны үзэл болон ишиг тавьсан тавирууд байрлана. Хоёрдугаар бүс мехва ой. Робот 2 энэ ойгоор замаа олж явах ёстой. Харин робот 1 зөвхөн заагдсан ойн жимээр явж болно. Тоглолт эхлэхээс өмнө ой дотор 8 ширхэг кунфугийн содар байрлуулсан байна. 3-р бүс өндөрлсөн тавцсан. Энэ нь 40 см өндөр бөгөөд хоёр талаар нь роботууд дээшээ гарах налуу замтай. Тавцсан дээр 2 м өндөр олон нүдтэй тавир байрлуулсан байгаа. Мөн хэрэгэлсэн зэвсгийн болон дахин хуулдах бүс байрлана. Энд роботуудын тулаан хэрхэн өрнөж буйг харуулж байна. Тоглолт бүр дараах байдлаар явагдана. 1 минут бэлдэх хугацаа, 3 минут өрсөлдөх хугацаа. Бэлтгэлийн хугацаанд баг бүр 8 ширхэг кунфугийн судрыг өрсөлдөгч багийн мехва ойд байрлуулна. Кунфугийн судар 3 төрөлтэй. Зөвхөн робот 1-ийн авах судар, зөвхөн робот 2-ын авах судар. 3 дахь хоромж сударт айлч робот хүрч болохгүй. Эхний судар тэмцээний лого бүхий дүрс байгаа. 2 дахь судар дээр эртний тэмдэг тэмдэглэгээнүүдийг дүрсэлсэн. 3 дахь судар дээр тохиолдлын үсэг дүрсийг хэвлсэн байна. Хингэрэг дэлцснээр 3 минутын өрсөлдөөн албан ёсоор эхэлнэ. Роботуудын эхний үүрэг бол зэвсэг угсрах. Амжилттай угсарсан зэвсэг бүрт 10 оноо авна. Дараа нь робот мехвагаас кунфугийн судар цуглуулах даалгавартай. Робот 1 ойг тойрсон чимээр чөлөөтэй явж байх зур робот 2 ойроо зориултын орцоор мэдрэх ёстой. Дээр нь яг дэрэгдээ байгаа кунфугийн судрыг л авч болно. Судар болон зэвсэг хоёулаа маш үн цэнтэй. Судар ойн гадна унах мөн угсарсан зэвсэг салах, эсвэл зэвсгийг унгах тохиолдолд дахин ашиглагдахгүй. Роботууд дор хаяж 1 кунфугийн судар эсвэл 1 зэвсэгтэй болсны дараа тавцанд нэвтрэх эрхтэй болно. Тавцан дээр амжилттай хөгөгдсөн кунфугийн судар бүрт 10 оноо өгнө. Робот 1 авчирсан кунфугийн судраа тавиурын зөвхөн доод игнэнд байршуулна. Тавиурын нүдэнд амжилттай хийсэн судар бүрт 30 оноо авна. Робот 2 кунфугийн судрыг зөвхөн дунд эсвэл дээд игнэнд тавина. Тавьсан судар бүр 40 оноо авах юм. Кунфугийн судрыг дээд игнэнд байрлуулахын тулд робот 1 робот 2-ыг өргөж даалгавар биелүүлэхэд туслах ёстой. Дээд игнэнд тавьсан судар бүрт 80 оноо өгнө. Тэмцээнийг улам сонирхолтой өрсөлдөөнтэй болгох үүднээс багууд өрсөлдөгчийн кунфугийн судрыг зэвсэг ашиглан түлхэж унгаагаад оноог нь хасуулж болно. Хамгийн түрүүнд 3 судрыг босоо эсвэл ташуур шугал байрлуулсан баг кунфугийн мастер цолыг хүртэж үнэмлэхүй ялалт байгуулна. Хэдтийн Хонконг 2026 онд байгуулагдах ABU Robocon тэмцээн та бүхнийг хүлээж байна.